Энэ төсвийн тодтголыг дагалдаад 10 гаруй хуулийн төсөл 2ч их хурлын тогтоолын төсөл орж ирж байна. За тэгэхээр хууль тогтоомжийн тухай хуулиараа бол аливаа одоо хуулийн төслийг бол бас шатраатай хилцүүлгүүд явах хэрэгтэй байдаг. Гэтэл сүүлийн жилүүдэд бол засгийн газрын зүгээс энэ төсөв дагалдуулаач гэдэг юм уу те ийм маягаар хуулийн төслүүдийг ингэж яаралтай гормоор оруулж ирээд шууд алах зохиолох ийм одоо арга барилтай болцсон байж идэг. Тэгээд уул нь бол хууль тогтоомжийн тухай хуулиараа бол эдгээр хуулийн төслүүд дээр бол нэлээд дэлгэрэнгүй хилцүүлэг өрнөд явбал нэгдүгээр сайн байна гэж хэлэх байна. За тэгээ хоёрдугаар энэ хамтарсан засгийн газар эдийн засгийн реформ хийх гэж байгуулагдсан гэж ойлгож байгаа. Бизнесийн орчныг сайжруулах гэж байгуулагдсан. За шударга ашиг тогтоох гэж байгуулагдсан гэж ойлгож байгаа. Тэгэхээр анхныхаа одоо оруулж ирж байгаа томоохон тийм одоо арга хэмжээний хөтөлбөртөөгөө хамт төсвийн тодтголтойгоо хамт дагалдаад энэ бизнесийн орчинтой маш нэгт холбоотой хэд хэдэн хуулийн төслийн одоо нэмэлт өөрчлөлтийг ийм хулгайн гих маягийн аргаар оруулаад ирж байгаа нь бол одоо бас харамсалтай санагдаж байна. Тухайлах юм бол төрийн худалдаа авах ажиллагаа энэ төр хувийн хвшлийн түншлэлийн тухай хууль зэрэг энэ хууль тогтоомжууд дээр чи бид реформ хийх гээд байгаа биш үү. Гэтэл одоо жишээл энэ төрийн худалдаа авах ажиллагаан дээр холбоотой саяны дурддагдаад байгаа чадварт суурилсан хилцээ гэдэг нь ерөнхийдөө ямар ч сонгон шалгаруултгүйгээр засаг өөрийнхөө үзмжээр ийм гэрээ байгуулах эрхийг засгийн газарт олгоод байгаа ийм зүйлээ. Тэгэхээр бид бол энэ төсвийг ил тод нээлттэй болгохыг одоо хүсэж байгаа. Тэгэхээр энэ хуулийн төслүүдээ бас татаж аваач гэж засгийн газарт одоо хичээлэггүүлэн захих байна. За тэгээд энэ ажлын хэсгийнхэн болохоор үүнийгээ зөвтгөж байгаа арга нь ийм дотоодын аж ахуйн нэгжийн чадамж хүрэхгүй дэлхийд нэр хүнд бүхий ийм этгээдүүдэд урилга өгнө гэж яриад байгаа. Тэгэхээр энэ төсвийн тодтголд орж ирж байгаа энэ 3 гаруй их найд төгрөг за ер нь одоо энэ 24 оны одоо төсөвдөр нийт одоо худалдаа авалтын хэдэн хувийн дотоодын аж ахуй нэгжтэй олгож байгаа вэ? За тухайлах юм бол энэ 3.1 их найд төгрөгийн зарлага дээр дотоодын аж ахуй нэгжүүдээс худалдаа авалт хийх, дотоодын аж ахуй нэгжүүдтэй гэрээ байгуулах одоо тэр төсөл хөтөлбөрүүд нь хэдэн хувийг эзэлж байгаа вэ гэж асуумаар байна. Яг гэвэл бид төсвөө тэлж болно. За тэгээд энэ төсвийн одоо энэ зарлагчин бол бас эргээд дотоодынхын эдийн засгийг тэтгэжимаар байна. Тэгэхгүй тэгэл одоо дотоодын аж ахуй нэгжүүдийн чадамж нь хүрэхгүй байна. Тэгэл гадныхантай гэрээ байгуулна гэж яриад ах юм аа. Тэгэхээр сангийн амнаас энийг асууя. За дээрэс нь энэ хүн намын одоо төлөөлөл доржхан цайд бол одоо энэ төрийн худалдаа авах ажиллагааг ил тод нээлттэй болгоно, илүү сайжруулна гэдээсэн. Тэгээд одоо энэ худалдаа авах ажиллагаатай холбоотой тусдаа одоо ийм бие даасан ийм багц хууль орж ирэх юм уу ойрын хугацаанд тэрийг одоо За хариулт өгье. За сангийн сайд. За жаргалан гишүүний асуултанд хариулъя. За гишүүн маань оруулж ирж байгаа төсвийн тодтголоо сайн уншиж таньж амжаагүй л байгаа юм шиг байна. Одоо жишээ нь 3 их найдын чинь тэр 984 тэрбум төгрөг гадаад зээлийн ашиглалт гэдэг маань аль хэдийн сонгон шалгаруулалт нь явагдсан, төслүүд нь баг дуусч байгаа, тэр мөнгөө авч чадахгүй байгаа. Үнэхээр төр одоо тэднийг аргалж байгаад одоо бүр хохироожсэн тэр юм л одоо нөхөж төлөх гээд байгаа байхгүй юу? За нийслэлийн тэр 500 тэрбумын эхэлж гаргасан бонд тэр бөөлжүүдийн цахилгаан станцын одоо эхний блок 150-ыг ашиглалтанд оруулахад тийш дамжуулан зээл байна. За намар ингээд ашиглалтанд ороод энэ өвлийг нийслэлчүүд маань одоо давж гарах гээд иймэрхүү бэлтгэл ажлууд хийгдэж байгаа. За шинээр хийгдэх сонгон шалгаруулалт нь бол худалдаа авах ажиллагаа бол тэр 484 тэрбум төгрөг гээд тэзүү зураг төсөв зөвлөх үйлчилгээний нөгөө томоохон 6 төсөл төр хийгдэх ажлууд л байгаа. За энэ дээр одоо харин өстой гадаадынхан орж ирэх нь дотоодынхан орж ирэх нь одоо өстой бүгдээрээ л нээлттэй хил тод хамтдаа харьцах болов гэж ингэж бодож байна. За тэр төрийн худалдаа авах ажиллагааны тухай хуулийн дээр яг шинэ юм болгон л одоо ийм хардтал төрүүлдэг л дээ одоо үгүйсэх арга байхгүй. Тэгэхдээ ямар ч байсан хэдүүлээ энэ засгийн газрын хамтарсан засгийн газрыгаа байгуулчихсан нэг талаараа дэмжиж байгаа юм шиг нөгөө талаараа бас хойш нь татаад баймиргүй байгаа юм. Нэг ингээд дэмжиж өгөөд явуулаад ингээд харах үзэх хэрэгтэй үрдүнгийн нэг их өстой гэж ингэж харж байна. За тийм ч учраас томоохон зорилтууд ингээд тавиад явлаа. За тэр хоёр томоохон тэр бүтээн байгуулалтуудаа жигсаалтыг гаргахдаа одоо оруулж ирж байгаа хөлбөр дээр бол засгийн газар жигсаалт гаргана гэсэн байна. За гишүүд санал хэлэхдээ энийг их хурлаар оруулчихвал яад юм бэ гэж. Тэр их зөв санал яваад байгаа юм. Тэгэхээр ерөөсөө яг энэ төслүүд дээр энэ төрийн худалдаа авах ажиллагааны энэ аргыг энэ шинэ аргаа хэрэгжилж болно.
бусдын дээр нь болохгүй шүү гэд тэгээд тогтоочвол бүр их амар болох гэдэг. Тэр саналыг харин одоо ажлын хэсэг байгууллагад хилцэх шатанда одоо энэ санал гарч ирвэл энэ дээр бол харин нээлттэй баймаар байгаа юм. За тэгэхгүй бол одоо манайх одоо хуучнараа бол тэгэл нэг маргаан үлсэл бол тэгэл 1 жил алдна 2 жил алдна. Ерөөсө 3 жилийн төсөв баталдаг ингээл 2 жил алдвал тэгэл тэр төсөл тэр том төслүүд тэгэл энэ 4 жил байхгүй болно л гэсэн үг. Тэгээ энэ төслүүд маань одоо ер нь хоорондоо их уялдаа холбоотой бие бинийгээ дэмжиж чирж явах ийм эдийн засгийн нийгмийн ач холбогдолтой төслүүд байгаа учраас нэг ингээд цогцоор нь яваад за ингээд нэг дэмжиж хараад хяналт тавиад ингээд явчвал өгнөх зүгээр юм да.